Одоо бол Monis компани дэд захирлын албыг хасж байна. Юу гэдэг энэ хүртэл дэд захирлын юу гэдэг энэ балыг барих те гарын үсэг зурах энд хүрэхэд бол баггүй хугацаа өнгөрсөн байж таарна. Баггүй бас бэрхшээлийг давсан байж таарна. Гэхдээ залуу байна. 10 жилийн өмнө, 15 жилийн өмнө яг учралт юу хийжсэн бэ? 15 жилийн өмнө би бол яг Америкт очсон. Оюутан. Тэгээд тэр үед ч одоо хүслийнхаа мөрөөдлийнхаа машин болох Honda Civic-ийг авсан. Honda Civic өөрөө яг тэр ихтэй интернетээс ингээ харж байгаа. Авахд $4,900 авчихсан. Би эндээс нэг унжсэн машинаа зараад нэг $3,000 явж исэн баг. Тэгээд очиод бас хүн амтантай ярьж агаад хамаатан сайд манай бас хамаатан сайднууд туслаад ингээд анхныхаа машиныг авчихсан Америкт. Тэгвэл тэр үед бол тий эхлээд бол хэлний курс сууж байгаа шүү дээ. Би бол англи хэлэнд их муу байсан. Мэддэгчгүй байсан юу ч. Тэгээд англи хэлийг бол бүр анханаас нь ABC гэсэн гэх нь хаашаа гэхдээ бүр юу ч мэддэггүй байсан. Тэгээд очиод сурсан. Сурах хүртэл чинь тэгээ хэлний курс бас нэлээ удаан суусан. Тэр үед бол яг өөрийнхөө хэрэгжилж байгаа тэр үед чинь би нэг онцгой нэг апартмент амьдардаг. Тэрийг миний яг л одоо мөрөөдлийнхаа хүслийнхаа апартментэд амьдардаг. Мөрөөдлийнхаа одоо Honda Civic гэдэг машинаа ундаг. Тэгээ тэр нь бол бас тэнцэнэ Америкт бол бас оюутан ч юм 10 жилийн хүүхдүүдтэй хамгийн гоё машин байсан. Тухайн үед ингээд Америк руу очиод за апартмент амьдраад Honda Civic унаад. Гэхдээ Монгол улсаас Америкийг авах зорилготой Монгол мөрөөдөлд очиж байгаа шүү дээ. Монгол залуу. Тэр мөрөөдөл нь юу байсан бэ? Америкийг зорих. Яагаад Америкийг зорьсон юм? Тэр үед бол тэгээд бас яг одоо ингээд бодохоор тэр үед надад бас зөвлөдөг хүн байсан болоосаа гэж айгүйх маш их боддог. Тэгээ одоо ингээд надтай манай хамаатан сад ажлын хамт олон асуудаг байхгүй. Та одоо яг би одоо хаана очиж сурвал зүгээрээ би яавал зүгээрээ гэхээр би одоо өөрөө тийм мундаг биш ч гэсэн бас тэр үед би нэг мэдчихгүй явдаа гэсэн юм зөндөө байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо юу гэдгийг тэр үед чинь бол яг эхний ээлжинд төлбөрөө төлнө. Тэгэхээр зорилго ч юм бол тэр үедээ апартментаа төлнө, төлбөрөө төлнө. Тэрнийхаа дараа ингээд илүү юм бодох байсан. Гэхдээ тэр бодох цохол байхгүй ч эхний 5 жилд ерөөсөө хичээлдээ явна, ажил хийнэ. Тэгэл төлбөрөө төлнө. Яг төлбөр бол ингээл 3 сарын хугацаатай юм. Апартмент бол яг сараар нь ингээд төлнө. Тэрэндээ яг л хугацаа юу байх хэвээр цаг хугацаанд яг одоо хоцорч болохгүй гэдгийг л ерөөсөө ойлгосон. Би юм цаг барих гэдгийг тэндээс л ойлгосон доо. Тэгэхээр юу гэдэг юм байрныхаа мөнгийг төлөхөд нэг өдөр алдах юм бол алданг тооцдог. Сургалтын төлбөрөө нэг өдөр хоцрох юм бол алданг тооцдог. Тэгэхээр тэрийг алданг тооцоолохгүй тулд яаж менеж хийх үү гэдгийг л тэр үед сурсан. Би ч багаас ээжтэй өссөн. Тийм болохоор ээж маань бол намайг яг одоо юу хүсэж чинь тэрийг л хий гэдэг. Түүнээс биш чи энийг буруу хийчлээ, тэрийг зөв хийчлээ гэдэг үү? Зөв байна уу, буруу байна уу? Чи өөрөө л тэрийг туул буруу ах юм бол дараа нь за эн чинь буруу байсан биш үү гэд хэлдэг. Тэгэхээр би одоо юу гэдгийг хүн надад илүү заахаас илүү яг ингээд өөрөө алдаа боноод ингээд олон бэрхшээлийг давсан гэж одоо хараад байна. Гэхдээ Америкийн хэлийг давахынхаа өмнө би юу гэдгийг 5 жилийн дараа Америкаас буцаад би Монгол орныхоо хэлийг давахдаа тийм учрал болцсон байна. Би тийм зорилгыг биелүүлсэн хатхандаа хийцэн байна. Гисэн тэр зорилго нь юу байсан? Зорилго бол ерөөс анх очих зорилго бол тэгэл сургуулаа төгсгөл байсан. Тэгээд ямар мэргэжлэр бизнесийн удирдлагаар төгссөн. Тэгээд тэрний цаашаа явж бол чадаагүй. Төлбөр мөнгөний хувьд ч гэсэн бас тэгээд гэр бүл ингээд өргөжхийн хэрэг бас зардал ихтэй байсан болохоор тэр үед одоо тэтгэлэгтэй байсан бол хэрвээ магадгүй өөр байх гэсэн баг. Магадгүй тэрнээс эрт тухт Монголд ирэх байсан баг. Би ч 10 жил нэг чирээгүй юм шүү дээ Монголд. Бусад оюутантай харьцуулах юм бол. Бусад оюутан бол юу хичээлээд одоо дууслаа, Монгол руугаа буцлаа, эргэж ирлээ. Жилд 2 удаа явдаг ч юм уу. За багаар одоо ч 1 удаа явдаг. Зарим нь бол 2 жил 1 удаа. Гэтэл би 10 жил дотор нэг ч явж үзээгүй. Яа шалтгаан гэх юм бол нөгөө хариуцлагын асуудал байсан. Яг дараагийн бүх юм араараас ингээд явж идэг болохоор тэр дотроос гараад энчээрээд сар байчаад ч юм 2 сар байчаад буцаад нөгөө химнэлдээ орох боломжгүй. Яг араараас ингээд одоо
ажил хичээл тэгээд нөгөө л бас л залуучууд биднээс ингээд харахад төрийн албанд юу гэдгийг цүнх барьж явж байгаа дэшээ явдаг ч гэдэм юм уу. Лифтээр явдаг. Намд нэг илсээ тэр нэг төрийн албаар ингээд явдаг хандлага байдаг. Энэ бол зүгээр нүдэн дээр ил байгаа зүйл. Өнөөдөр Моннисын өдөр тутмын удирдлагаар хангаад дэд захирлын ажлыг хийж байна. Энэ бизнесийн байгууллагт жишээ нь арын хаалга гэж байхгүй. Итгэл даах, хариуцлагатай энэ бизнесийг цааш нь авч явах, үргэлжлүүлж чадах ийм хүн тэр бизнес удирдлагуудад хэрэгтэй тийм биз. Яаж Моннис компанитай энэ амьдралын ур чадвараараа холбогдов. Тэр өндөр шалгуурыг магадгүй маш өндөр шалгуур байгаа. Энэ шалгуурыг яаж давав? Яг гоо Америкт байж байгаад Монголд ирснээс хойш бол эхний ажлын гараа бол Монголын ажил олгогч эзэдийн холбоо гэж байсан. Одоо ч хүртэл байгаа л да. Тэрний гадаад харилцааны мэрэгжилтэн тэгээд дараа нь гадаад харилцаагаа хариуцаад тэрнийхээ дараа би гадаад хэргийн яамд сайдын туслах хийжсэн. Сайдын туслах хийж байгаа нь Европ, Америкийн газарт өмнөд Америкийг хариуцдаг мэрэгжилтэн аташи тэгээд 3 дугаар нарийн бичиг болж ирсэн. Тэгэхээр би ч юм бол одоо юу гэдгийг улс төрийн одоо улсын ажилд бол цүнхээ барьж үзсэн. Бас ажлыг хийж үзсэн. Холбоо буюу одоо олон нийтийн байгууллагт бас ажиллаж үзсэн. Тийм болохоор одоо бизнест ороод ажиллахад надад давуу тал байгаад идэв шиг харагдав. Яамдуудаар ороход ч юм уу эсвэл бусад одоо улсын байгууллагатай харьцах, хувийн байгууллагатай харьцах, харьцааны одоо ялгааг одоо тэрэн дээрээс харж мэдсэн гэх юм. Би анх Моннист бол бас орсон юм хүсэл мөрөөдлөө дагаж л орсон гэсэн. Яг тэгвэл би өөрөө машин техник дуртай. Тэгээ намайг хин хүн болгон зүгээр машин ундаг л гэж боддог юм шиг. Яг тэгвэл одоо би нэг дэд захирал учраас юу гэдгийг цэвэрхэн хувцамсаад тий зангаа зүгээд хүмүүстэй уулздаг ч юм уу. Тэгэхээр намайг хүмүүс яг л тэр цагаан цагтаагаар нь хардаг. Гэтэл би өөрөө одоо юу гэдгийг 18 настай байхдаа Монголд одоо машин аваад машинаа эвдлээд алдсан юм зөнд байлаа шүү дээ. Тэр үед чинь бас нөгөө нэг дахиад аавын ташуур байхгүй. Бас нэг том толгой гаргаад явсан үг байгаа л да. Тэр үедээ бас нэг тийм Японы машинч тийм олон байдаг байлаа шүү дээ. Тэгээд засвараа бараг л өөрөө хийдэг. Нэг удаа Эрдэнэтийн зам дээр явж машинаа унгаагаад. Тэгээд тэрийг задлаа зарчихсан. Яг одоо ингээд заримдаа манай ажил дээр ингээд намайг хүмүүс магадгүй хамт олон мод зарим. За энэ ингээд зүгээр гар ус зураал ингээд өрөөнд дотор сууж идэг бидрийг ойлгодгүй байх гэж бодлоо. Гэхдээ би бол тэр хүмүүс яг яаж ажиллаж байгаа, ямар нөхцөлд ажиллаж байгаа. Одоо жишээл энэ машиныг засахад ямар бэрхшээл таарж байгаа гэдгийг би бараг ихэнх нь ойлгож байгаа юм санагдаад байдаг. Тэгээд Америкт очиод 14 чоног байсан. Ажилд орчоод ажил руугаа хичээлээ тараад явж исэн чинь машины маань арж тарахчих жоох. Ингээл утаа гараал. Тэгэл тэгэхээр машинаа тавиал тэр үчиуд бараг 40 градус халуун. Нэг таньдаг хүнд бодоод ажил дээр очиж байгаа. Тэгээ оройн би нэг парцын дэлгүүр ороод арж чатар тэрнтэй холбоотой юу байх вэ? Тэр бүгднийг аваад доор уусрал засаал. Унаалгаар авчиж байгаа хөөх. Тэгэл дараа нэг удаа машиныхаа задтгэд бас Honda Civic-ийн бензин одоо хэрэл идэв гэж тэр үедээ. Тэгтэл бензинийг хэмдэг байсан юм л тэр үед. Хурдны зам дээр явж байгаа нэг нейтрал дээр нь тавиал. Тэгэл жоох явж байгаа л нэг дэрүүн шилжүүлээд нэг механик машин шиг. Тэр үед одоо бодоход бензинийг хэмээдсэн юм шиг. Тэгээ явжсэн чинь 6 сарын дараа нөгөө машины чинь хурдны харьцаг хэвтэрч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хурдны харьцаг засварын газар авч яаслуулсан чинь 2000 доллар авчихсан чинь. Тэгэхээр интернетээс ингээ харсан чинь YouTube-ээс харсан чинь боломжийн юм шиг харагдаад байна. Тэгээд интернетээс харсан чинь ингээ нэг гэрээс ойролцооны газар машин хайдаг газар. Тэрэн дээр ноцсон чинь нөгөө нэг хурдны харьцаг $50 гэж байна. Чи зүгээр өөрөө салгаад $50. Тэгээд хурдны харьцагыг дэлгүүрээс багж аваад хурдны харьцагыг салгаад өөрийнхөө машинд авчиж хийгээд хийж суудаа байдаг. Гэхдээ тэр нь бол нөгөө багаж дутуу туршлага муутай байсан болохоор бараг л 5 өдөр ажилласан. Өглөө хичээлдээ явна. Тэгээд өдөр нь ажилдаа явдаг ч юм уу оройн нөгөө машинаа засдаг. Тэрнээс ингээ улбалаад яхаар дандаа миний одоо өөртөө авч ирсэн зүйлүүд маань одоо өөрөө хичээж тэгээд авч ирсэн болохоор тэр нь амттай байгаа гэдэг юм. Ер нь бол одоо нэг үе бодвол ирчүүд их машинд хорхоотой байдаг гэсэн сүчүүлсэн их хорхоотой болсон шүү дээ машинд. Гэхдээ машин сонирхдаг одоо үүдийн хотод амьдарч байгаа энэ хотын орчинд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол нэг унахыг хүсдэг машин гэж байдаг. Чин учралтай би нэг тийм машин унмаар байдаг. Энэ хамгийн саг машин бол тэр машин гэж хэлэх нь ямар машин бэ? Яг одоо юу? Энэ бол одоо өөр машин боддог гэсэн шүү дээ. Одоо бол яг унаа гэсэн машинууд бол 3 жилийн хань л да.
Яг одоо энэс цаашаа яг уны гэсэн тийм бодол бол одоохондоо нэг байхгүй болж байна. Гэхдээ ирээдүйд бол би нэг онгоцтой л болоо гэж байна. Гэхдээ яг онгоц гэхээр хүмүүс бүр нэг том онгоц болоод байгаа байхгүй. Энэ зүгээр л одоо Америкт жишээлбэл Cessna 172 гэдэг онгоц байдаг байхгүй. Тэр нь 4 судалтай. Би нөгөө Америкт амьдарч байхад манай гэрийн яг хажууд 10 км-ийн цаана онгоцны бодлоод байж байгаа хувийн. Тэгээд тэрэн дээр болохоор юу гэдэг вэ гэхээр айлууд ингээд зүгээр хатаа онгоцоо тавьсан байж байгаа. Тэгээд онгоцоо машинаараа чирж гаргаж ирэл шууд эсээ явчихдаг. Тэгээд нэг цагийн зайтай 2 цагийн зайтай тийм юунууд их байдаг. Хоолны газрууд, гольфийн газрууд, янз янзын газрууд байдаг. Тэрэн лүгөө шууд нисэл очино. Буунгууд онгоцны бодол дээр буучаад цаана ингээд юу гольф картууд ингээд юм байж байдаг. Тэр нь одоо дараагийн одоо Америкт бол нэг тийм л үт юм л. Тэгээд тэрэн дээрээс харахад бол нэг тийм за яг тансаг хэрэглээ. Гэхдээ бүр тийм амар одоо хүний толгойд төсөөлөхгүй тийм тансаг хэрэглээ бол биш юм бэл. Үнийн хувьд бол нэг $190,000 цоо шинээр. Хуучныг бол магадгүй $70,000, $60,000 авах боломжтой. Тэрийг бол ирээдүйд бол авъя гэж бодод. Монистой холбогдсон. Тэгээд монистой холбогдсон гэвэл би өөрөө л холбогдсон л доо. Ерөнхийдөө яг өөрөө ч гэжтэй бас энэ гэр бүлийн хүн маань бас би тэр чинь хүүхдтэй боллоо. Яг гадаад юмд ажиллах бол үнэхээр гоё. Одоо хүмүүс бол их юу гэдэг нь хүндэлдэг. Маш гоё ажил. Гэхдээ миний хувьд ингээд нүгэд яваад ах боломж гэдэг юм хүсэл их дургу. Тэгээд 3 жил болоод ч юм уу 4 жил болоод нэг гадагш явна шүү дээ. Тэгэхээр надад нэг тийм нүх сонирхол байгааг бас болохоор би ер нь хувийн хвшлийг сонгоё. Хувийн хвшил сонгохдоо би зүгээр яг мэдхгүй бизнес руу орж ирснаас яг өөрийнхөө мэддэг машин тэрэн дундаа дээрээс нь ингээд машиныхаа борлуулалт одоо бүх юм тал холбогдож байгаа. Тэгээд би өөрөө яг Монис гэдэг интернетээс харж агаад Чулуунбаатар гэдэг захирлууд байна гэдэг харчаад би утсын болоод мессеж хийжсэн. Надад ямны учралт байна. Тантай уулзах гэсэн юм аа. Тэгсэн намайг манай туслагтай иргээд уцагчгүй туслах руу мессеж хийсэн чи туслах. За би ирчээд эргээд хэлээгээд. Тэгээ маргааш нь намайг яг Монис таврынхаа нэг давхарт уулзчихсан. Тэгээд Монис тавраас битээр Nissan хүртэл алхахад нэг километр орчим зай юм уу? Битээр тэндээс кофе аваад Nissan хүртэл алхаад ингээд явхад Баянгол зочд бодлыг жоох өнгөрөөд явж хахад ерөнхийдөө Чулуунбаатар цаглаа маг. Одоо юу гэдэг юм. Таниад ч гэдэг юм уу, үнлээд ч гэдэг юм уу. Би чамайг ажилласаа гэж бодож байна. Тэгээд чи ч гэсэн өөрөө сонирхолтой юм байна гэдэг. Би тэр яг гарцны одоо яг одоо юу гэдэг гүр даваад нэг гарцаадаг шүү дээ. Яг тэрэн дээр намайг би чи манад би чамайг зөвшөөрч ингээд ирчихсэн. Тэгээд би тэр гэрлэн тохоо гарцаар гараад Nissan дээр очиход би аль хэдийн ажилтаа болсон юм байна. Тэгэд ерөөсөө энэ хоёрын хооронд ерөөсөө л 4-5 минутын л асуудал байсан. Уулзгаад. Тэгэхээр эхнээсээ би тэр хүнд өөрийгөө танилцуулаад би ийм одоо ийм ажил хийдэг ингэмээр байна. Анх орохдоо яг ямар албан тушаал дээр? Дэд захирал дээр л шууд уу? Тийм. За шууд дэд захирал дээр очсон байна. Ерөнхийдөө гарцгаараа шууд ер нь шууд ажлынхаа байранд алхаад очсон байна шүү дээ. Тэгсэн байна. За гэхдээ чи юу гэдэг тэр Монисын захирал Чулуунбаатартай анх уулзахынхаа өмнө гэрээс гарахтаа юм уу ямар нэгэн юу гэдэг дээж өргөөд юм уу эсвэл те ямар нэгэн шашны холбогдолтой ч юм уу манай монголчуудын хандлага шүү дээ. Сэржин мөргөөд юу балкон дээр гараад арх өргөөгүй бах. Ажилмын бүтээж өгөөч гэж хин нэгнээс далдын юмнаас хуугаагүй бах. Яг тэр 4 минутын хугацаанд Чулуунбаатар гэдэг хүн өөрийг чинь таниад ажилд авахд юу хамгийн их нөлөөсөн бол гэж чи боддог вэ? Одоо ер нь яг өөрөө яг хүн өөрийгөө ингээд магтах те миний тэр ихс байсан байх гэдэг юм хэлэх хэцүү. Гэтэ зүгээр яг зүгээр ингээд нүүр бартам хэлээч. Миний яг тэр Чулуунбаатар гэдэг хүн яг тэр 4-5 минут ганц кофега хоёлоо уугаад яриад явхад миний яг юу сэтгэлийн татаж тэр хүнд итгэл өгсөн бол. Тэр бол ер нь юу миний юу сэтгэлийн татсан ба багын амьдрал татсан баг гэж бодд юм бэ. Би манай ээж чинь ганц одоо би ч ээжтэй амьдардаг байлаа шүү дээ. Ээж маань үйлдвэрлэл эрхэлдэг. Зармаг гэдэг. Монголд одоо сүүний үйлдвэрээс өөр зармаг байхгүйсэн тэр үед. Тэгээ манайчууд бараг нэг 3 дахь зармагны цех хийж байгаад үйлдвэр болсон. Тэрэнд нь бол би дандаа тэр одоо бүх хариуцах юм хийдэг. Тэр чинь би одоо 12 настай байсан байхгүй. Тэгээд эхлээд бол дугуугаараа нөгөө зармгаа зөөн. Дараа нь машинтай болоод тэргээрээ зөөн. Манайх 2 ажилтнтай байсан бол сүүлдээ 25 ажилтнтай болсон байхгүй. Тэгэхээр тэр туршлага би Чулуунбаатар захирал ярьж байгаа байхгүй. За би ийм ажил хийжсэн. Ийм туршлагатай. Тэгээд хувийн бизнес дээр бол би ийм одоо
хувийн гэр бүлийн бизнестэй ажиллаж исэн гэдэг тодтолцоог гаргаж өгсөн үндсэн дээр л окей болж юм л гэж би бодсон гэж боддоо шүү дээ. Моннисын хаалгаар орчоод ерөөдөө бол тэр тийм амар ажиллаж шүү дээ. Би бол анхандаа их амар гэж бодсон. За. Эхэндээ бол их амар гэж бодсон. Тэгээ би ч нэг гадаадын юмд ажилладаг байх чинь хүмүүс манай сайд ч гэдэг юм уу газрын дараа нар ингээл гар ус зураалаад байгаа. Тэгэхээр би боддогсон. Эдгээр ямар амар ажиллаад юм бэ? Хүмүүсээр юм аялагчээл гар ус зурчаал байж байгаа юм гэж айгүйх боддогсон. Тэр үед. Тэгээд яг ажлаа аваад маргаашнаас нь эхлээд ажиллахад миний гар усыг эхлээл хамгийн дөрөнд орж ирж байгаа юм. Тэр үед хүн ойлгодог юм биш. Тэр үед хүн хүмүүсүүд би л ойлгосон тийм үү? Яг одоо гар усыг гэдэг бол хариуцлага. Хариуцлагын цаана гар усны цаана чиний л ерөөсөө 100% хариуцлага байгаа. Тэр доор зүгээр доор ч гэдэг юм одоо тэр туслан гүйцэтгэж байгаа хүмүүсийн одоо бэлдсэн юм бол бэлдэж байгаа. Гэхдээ тэрний хариуцлагыг гар ус зурсан л одоо хариуцдаг юм байна гэдгийг ерөөсөө маргаашнаас нь эхлээд ойлгосон. Тэгээд би гар ус зурч чадахгүй. Ингээд буцаж татаж аваад. Тэгээд шинэ хамт олон дээр очиж тэр чинь 70 сая үнэтэй. Тэгэхээр чи тэрэн дээр чи ингээд надаар ингээд юм батлуулах гэдэг ч юм уу ямар нэг юм ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нөөдөрч гар ус зурч чадахгүй юм чи. Яагаад тэгэхээр би энийг би өөрөө 100% шалгаж иж мэдсний үндсэн дээр энийг гар ус зурхгүй бол дараа нь хариуцлага нь би хүлээнэ гэдгийг ойлгочихж байгаа. Тийм болохоор эхний ээлжинд би ч одоо манай бас компани удирдлагуудаас тийм надад зөндөө эхний ээлжинд тэр чинь сургахын тулд тест ч гэдэг юм уу одоо янз бүрийн ингээд дамжлагууд явж байгаа шүү дээ. Тэр дамжлагууд менторууд бас их сайн байсан. Одоо юу гэдэг намайг эхлээд одоо юу гэдэг шалгавчныхаа тооцоо гаргах гэл. Шалгавч гэхээр хүмүүс их баг гэж боддог. Гэхдээ тэрний тооцоо бол шалгавчнаас эхлээд дараагийнх нь одоо бүхэл бүтэн тэр машин тэр компани тэр тооцоо бүх юм уялдаатай байж идэг. Тэгэхээр хүн өнөөдөр дугууны ч юм уу шалгавчныхаа тооцоог яс таг бариад чадчих юм бол дараагийнхаа бүх юмыг барьчих ямар ч асуудалгүй юм байна л дээ. Тэр үед би эхний 7 хоног орой болго өмнөх хэдэн жилүүдийн гэрээг үзээд шүүгээд манай одоо 3 залуу маань хийцэн маш менежер 2 туслах ажилтны хийцэн байж байгаа шүү. Тэгэхээр би тэр хүмүүсийг мэдхгүй тэр хүмүүсийн ажлыг дүгнэхийн тулд би хариуцлага өгөх тул би буцаагаад бүгдийг шалгаж авах гэнэ. Тэгээд тэрнээс эхлээд ерөнхийдөө энэ ажил маш их хариуцлагатай ажил юм байна гэдгийг тэндээс л ойлгосон. Nissan бол дэлхийд гайхах нам уу? Судлын загвараараач, бартаа туулах чадвараараач сонголттой. Өдөр тутам магадгүй Nissan сайжирч байгаа байх. Яг одоо миний байгаа бол яг Nissan яг тэр загвараа байна. Цаашдаа ингэж сайжрах хэрэгтэй байна гэдэг тэр загвараар хэлвэл хэд мотортой айл Nissan байна. Nissan Toyota-г Монголд байгаа нэр хүнд бол арай жоохон өөр. Гэхдээ дэлхийд байгаа нэр хүнд бас өөр. Энэ нэг байгаль орчны уур амьсгалын замын нөхцөл, бензиний нөхцөл тэр болгоноос хамаарч брэндүүдийн ранкинг өөр ичдэг. За. Жишээлбэл Америкт бол Nissan Patrol бол борлуулалтаараа бол Land Cruiser-ээс 5 дахин илүү, 7 дахин илүү. За. Арабын зах зээл дээр бол одоо Jeep анги л да. Patrol бол хол хайсан одоо давуу. Монголын зах зээл бол одоохондоо жижиг зах зээл багтдаг. Nissan-ы корпорацийн хувьд бол юу гэдгийг жилд 500 биш 1000 машин болвол яг ингээд сараар нь хуваах юм бол их цөөхөн тоо гардаг байхгүй. Гэхэд бол бусад нэг үйлдвэрүүдэд бол үйлдвэрийн ингээд дамжлага бол 1000 гаруй үйлдвэр болж байгаа шүү дээ. Тэгэхээр манай Nissan-ы нэр хүнд бол байгаа хэмжээнд олон өсөж л байгаа. Тэгээд бас ингээд одоо өсөж байгаа. Тэгээд би одоо өөрийгөө одоо машинтай зөөрлөнө гэхээр одоо яг Nissan-ы машинтай зөөрлөнө гэх юм бол одоо Renault байна уу? Renault арай дээр байна. Renault гэр хүлээж батсан. Одоо амбул хөдөлөө бай. Амбул гурлаа. Эхнэр хүүхэдтэй. Өөрийгөө зөөрлөл том л юмтай зөөрлөх гэдэг шүү дээ. Том юм. За том зөөрлөе. Гэхдээ яг одоо би нөө Nissan GT-R онж байдаг. GT-R гэдэг машин маань бол ерөнхийдөө хурд хүчээр бол дэлхийд гайхагдсан машин байж байдаг. Тэр нь бол яг одоо 100 км-т 1.3 секунд. 0-100 гэхэд 1.3 секунд хүрдэг ч юм уу. Хурд хүчээр сайн. Өөрийгөө бол хүн бол хизээж баг үнэлмээргүй байдаг. Гэтэ хүчтэй үнэлмээр байдаг. Би одоо тэр унж байгаа машинд бол их туртай. Тийм болохоор ч би одоо дахиж ямар машин унмаар байна гэхэд надад нэг тэр илүү машин санагдахгүй байна. Nissan GT-R. Nissan корпорацийн тухай ингэж ярих юм бол магадгүй бид нэр миний ойлголтын хүрээнд шүү
би жижигхэн ярьжээч магадгүй бах. Гэхдээ би зүгээр нэг хэрэглэгчийн хувьд л асууж байгаа. Японочтой харьцах байх гэж ойлгож байна. Тэр зөв үү? Тэ? Тэгэхээр улс улсын бизнесийн харилцаа тэр үндэснийхээ гэдэг нь улсынхаа онцлогтой холбоотой байна. Японочууд бол их нягт хөдөлмөрч гэдэг юм олон өгүүлэмжийг хэлж болно. Японочтой бизнес харилцаагаар ингэж ойлголцох хамгийн гол нь яг юуг анхаарах хэрэгтэй. Магадгүй чинь гадаад харилцааны яамд ажиллаж байсан гэж энэ дипломат чиглэлээр ажиллаж байсан байна. Магадгүй энэ чинь бизнесийн харилцаанд хүртэлтэй хилцээр хийхин төвшөнд хүртэл өөрчн их нэмэр болдог байх гэж би ойлгож байна. Тэгэхээр Японочтой харилцахад хамгийн гол юуг анхаарч ажилладаг вэ? Японочтой харилцахад бол эхний ээлжинд бол цагтаа байх хэрэгтэй юм билээ. Хоёрдугаарт одоо хүмүүсийг хүндэлдэг яг тэр Японы culture-ыг бас ойлгох хэрэгтэй юм билээ. Эхэндээ би ч ойлгохгүй бас одоо юу гэдэг одоо Японоос надтай 10 хүн харцдаг байлаа шүү дээ. Одоо тэнцэн одоо манайхыг хариуцсан залуу. Тэрнийг хариуцсан менежер. Тэгээд дээшээ дахиад нэг менежер. Ингээ байждаг. Эхлээд бас надад алдаатай зүйл зөндөө байсан. Яагаад гэвэл ингээд нэг юм ингэж хариуцдаг байжгаад энэ том хүрээнд ороод ирэхээр нөгөө ажлаа дотроо бодоод яваад байсан байхгүй. За би одоо яг энэ ажлыг за энийг хийн дотроо бодоод байдаг. Дотроо бодож явах нь хүний санамж чинь ингээд тэмдэглэхгүй л бол алдагдах юм зөндөө гараад байсан. Тэгээ эхэндээ миний энэ дэр чи Японочтой харилцаан дээр би одоо юу гэдгийг ингээд зэрэг одоо тийм борлуулалт гадаад харилцаа тэгээл одоо санхүү ингээл дотоод асуудал одоо тайлбар тооцоо ингээд олон юм ороод ирж шүү дээ. Тэнгууд чинь энэ дотроос хаягдах юмнууд их гарч ирсэн байна. Тэрэн дээр одоо манай удирдлагуудаас надад хэлж ирсэн. Учиртай чамд одоо тийм жоох юм дутагдал байна. Тэр нь бол юу вэ гэхээр чи юмаа тэмдэглэхгүй юмаа жоохон заримдаа орхигдуулаад байна. Тэгээ тэр үед надад нэг зөвлөж ирсэн. Юмаа тэмдэглэж явах хэрэгтэй. Тэгэх юм бол чи дараа нь тэрийг хараад тэндээс ингэж яах. Тэр үед болохоор би бодохдоо гоо би яг дотроо бодоод мэдээд байна гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл хүн л юм чинь нөгөө нэг ой санамж нь магадгүй сэтгэл хөдлөлөөр ч юм уу сэтгэл готролоор ч юм ингээд мартагдчих тийм байна л да. Одоо миний баримтлагдаг зарчим бол ерөөсөө жижиг ч юм байсан том ч юм байсан бүгдийн тэмдэглэлийн төр дээр өглөө очоод тэмдэглэждэг. Эсвэл санаж байгаа үедээ өдөр ч юм тэмдэглэдэг. Эхлээд харахад бол нэг ингийн юм шиг тэр хийх хэрэгтэй, энийг хийх хэрэгтэй. Тэрнийгээ дараа нь ингээ follow up хийгээд ингээд эргээд харахаар амар байдаг юм бэл. Тэрний дотроос дараа нь сортлоод за аль нь илүү чухал юм бэ? Тэрийг аль нь илүү одоо дараа тавьж болох юм бэ гэдгээр ингээд одоо эренблээд явчихдаг, чагсаагаад явчихдаг. Тэрэн дээрээс үндэслээд нөгөө Японочдаа харилцаан дээр бас дутагдал гарч ирсэн байна. Одоо нэг хүнийх нь имэйлийн одоо 2 хоногийн дараа өгдөг ч юм уу, 3 хоногийн дараа өгдөг ч юм уу. Эсвэл одоо хариулт нь бэлэн болж амжиг болохоор бодож байгаад мартчихдаг ч юм уу. Тийм гарч ирсэн. Тэгээд дараа нэг энэ төвшингийн имэйл бичээд дараагийн төвшингийн имэйл бичсэн байхад би нэг энэ хоёр нэг л юм асууж байгаа юм чинь ингээд нэг рүү хариуцчихдаг. Гэтэл Японы culture-оор бол тэр хүнийг хүндлэг өгдөг. Тийм ёс зүг болчихдог юм билээ. Манай Монголын хувьд бол тэр хоёр хүнийг өрөөнд сууж байгаа шүү дээ. Хоорондоо ярьсан байлгүй дээ гэж дод нэг нь л хариуцчихж байгаа шүү дээ. За нөгөө хоёрын асуусан юм чинь гэхгүйгээр зүгээр асуусан юм чинь тэр байна гэд ингээ хариуг нь бичиж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө Японочдод ингээ дараа нь ингээ хэд хэд удаа би ч одоо нэг жилд нэг 6 7 удаа ч юм Япон явдаг. Тэгээд зарим улсууд руу бас явдаг. Тэр нөгөө Японочдод уулзахад тэд нар маань миний алдаа тоглолтыг хэлж байгаа юм чи. Би ч өөрөө имэйл бичсэн. Чи хариуч өгөө миний доотлын хувьд хариу бичсэн. Чи намайг хүндэлсэнгүй. Тэгээд тэр чинь юусэн ингээд яг Монголын culture бол тэр магадгүй одоо юу гэдгийг тэр хоёр хүн яг нэг л улсыг хариуцж байгаа нэгэнд нь хэлчих тэр хоёр хоорондоо ярьчихж байгаа багш одоо шүү өөдөөс хараа сууж байгаа юм шиг. Гэтэл тэр нь өөдөөс хараад ярьж байгаагаас гадна тэр хүнийг хүндлэх ёстой гэдэг. Тэгэхээр ингээд зөндөл суралцах юмнууд өдөр болгон суралцж байгаа. Тэгээд одоо Renault брэнд орж ирснээр бид нэр Франц хүмүүстэй тэгээд дээрээс нь Орос үйлдвэр маань одоо брэндүүд чинь үйлдвэрүүд олон газар байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олон газрын хүмүүстэй харилцдаг. Одоо жишээлбэл Nissan дээр ихэд бид нэр Америкаас, Англиас, Тайландаас, Японоос ингээд улсуудаас импорт хийдэг. Тэр улсын хүн болгонтой харьцсан шүү дээ. Тэгэхээр тэр улсын хүн болгоны одоо culture тэр хүмүүст яаж харьцвал тэр хүмүүс соёлоор нь харьцах хэрэгтэй юм байл л дээ. Тэгжиж тэр хүмүүст одоо юу гэдгийг үнэмлэмжим өсдөг. Одоо яг таг байх. Бидний машин худалдаа авдаг хандлагыг ерөөхдөө бол өөрөө ч мэдж байгаа би ч мэдж байгаа. Facebook дээр харж байгаад үйлдвэрлэсэн онууд нэлээд настай автордоо. За тэгээд хэд онд үйлдвэрлэсэн гэ тэндээ ер нь яаж унж байгааг ч мэдэхгүй ерөөхдөө бол нэг унж үзэл
гайлын бичгийг хараад авч штэ. Хүрээ зах дээрээс юм уу 22-ын төвчөрийн тэр захаас юм уу эсвэл энэ тентгийн зогсоол дээрээс судалдаж авч байна. Танай жишээ нь Монис юун дээр бол Монгол шинэ ямар өрөөтэй вэ? Айл бүхэн шинэ машинтай. Шинэ машинтай. Бид нар тийм боломж бий юу? Энэ одоо яг юу гэдэг онгоц унна гэдэг тийм хол юм шиг боловч яг үндэ тийм биш байхгүй 120,000 $, 60-70,000 гагын хуучныг авчин бидний тэр хуучныг авч унаад ш 60-70,000 онгоцоор бол тийм ээ. Тэгэхээр бид нар тийм шинэ машин авах боломж байна уу? Нэгдүгээр лизингэрч гэдэг юм уу? Тэрний оронд одоо чинь тэр Renault гэдэг машин ямар үгүй. Тэгээ одоо шинэ машин авах боломж та нар чинь бизнесийн судалгаагаар хандлагаар ерөөдөө шинэ машин оруулж ирээд нь шүү дээ. Тэрэж ганц уулуурхаад худалдаж аваад идэм үү тэр шинэ машинуудыг гэдэг хандлагууд байдаг. Тэгэхээр биднэрт ямар боломж байна? Яа бизнес судалгаанаасаа бидэнтэй хуваалцаач. Ягаад шинэ машин? Тийм. Нэгдүгürt бол яг өмнө нь бол биднэрт бас их одоо яг хүн болгон шинэ машинтай гэхээр боломж бол хомс байсан. Одоо 3 жилийн өмнөхийг харах юм бол ягаад их ойрхон биш үү 3 жил. Тийм 3 жилийн өмнөх нь бид нар одоо тийм айл бүхэн шинэ машинтай гэх юм бол жоохон тийм хүнд наалтцгүй санагдаад байна. Ягаад вэ гэхээр тэр үед бол одоо юу гэдгийг машин болгон одоо хамгийн хямдхан шинэ машин бол 60-70 саяас эхэлдэг. Гэтэл нүүн дундаж хэрэглээ маань 60-70 сая хүрч чадахгүй шүү дээ. Тийм болохоор одоо бол биднэрт боломж байгаа. Тэр нь юу гэхээр Францын Renault брэнд. Францын Renault брэнд маань өөрөө Nissan-ы 45% эзэмшдэг. Nissan өөрөө Renault-ийн 13% эзэмшдэг. Тэрийн хоёр чинь ингээд технологи хавцдаг Япон буюу Европ стандартын ийм цогц компани гэсэн үг байхгүй тийм байна. Тэрэн дээрээсээ үндэслээ дээрээс нь одоо үнийн хувь боломжийн одоо хямд гэж бол хэлж болохгүй. Үнийн хувь боломжийн. Яг бол одоо нэг 33 саяас 66 саяын хооронд. Гэтэл одоо Монголд импортоор орж ирж байгаа 18 оны судалгаагаар бол одоо 80,000 машин орж ирсэн ба шүү дээ. Тэрний одоо 95% нь хуучин биш. Буюу одоо Япон, Солонгос нутагтаа явж ирсэн машин. Бусад оронд явж ирсэн. Бусад орноос импортоор оруулж ирж байгаа машин дундаа тэд нар чинь бас ямар нэгэн байдлаар хямдын авчирд юм билээ. Хямдын авчиргаа гэхээр одоо ямар нэгэн байдлаар аваарсалд орж ирсэн. Ямар нэгэн байдлаар бас асуудал гарч ирсэн машинууд ихэнх хувийн эзэлдэг. Тэгэхээр тэрэн дээрээс ч хамаарад одоо Монгол гэр бүл одоо эрсдэлд орж иж байгаа. Яг л өмнө одоо юу гэдэг 5 жилийн дотор ямар ч асуудал гарсан байж болно шүү дээ. Тэр усаасаа гаргахыг бодоход бас шалтгаантай. Гэтэл одоо бол шинэ машиныг 33 сая төгрөгөөр авлаа гэхэд үнэтэй санагдаж болно зарим хүнд. Гэтэл 2 жилийн дараа 3 жилийн дараа нөгөө машин маань дараагийнхын 2 дахь хэрэглэгчд очих واخгүй. 2 дахь хэрэглэгч маань магадгүй 20 сая авах واخгүй. Тэгэд дахиад 2 жилийн дараа магадгүй 15 саяар гэхээр одоо хүн болгон шинэ машин Монголын нутаг дэвсгэр дээр ямар түүхтэй ямар байсан машиныг бодлоо авах боломжтой болчихсон. Бүгд шинэ машин унах боломжтой. Гэхдээ одоо юу 2 жилийн дараа 4 жилийн дараа гэдэг дээр 33 сая гэдэг чинь зүгээр ер нь бол одоо тэр нутагтаа их баг 8 баг 10 жил шахуу явцсан джипнүүд чинь тийм үнэтэй байгаа шүү. Джип биш одоо нөгөө Prius машин чинь л өөрөө 18 20 сая төгрөг шүү. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө за одоо джип машин гэх юм бол яг арай үнэтэй л. Гэхдээ нөгөө Prius машин одоо бидний яг дундаж хэрэгэлдэг одоо Toyota Crown гэж ярьдаг шүү. Тэр машин бол 35 40 саятай. Сүүлийн оног нь одоо 13 4 оног. RX буюу Harrier гэдэг машин бол 45 саятай, 50 саятай. Alphard 2012 оных нь 32 сая. Тийм. Тэгэхээр шинэ машин 12 оны машин гэдэг чинь 7 жил болсон. Одоогийн машин бол 19 оны машин. Тэгэхээр шинэ бүтээгдэхүүнийг өөрөө тэр хүн яаж арчилж, гамнаж хэрэглэхээс шалтгаалаад тэр бол цоош одоо үйлдвэрийн шинэ машин 0 гүйлттэй. Одоо бид нэр ерөөдөө сошиал орчинд ирэхдээ бол хэрүүлэн ч явж гин, тосломж ханд өнч тэргээр явж гин. Гэр бүлийн үнэтэй цаг хугацаа ч гэсэн ихнэр нөхрүүдийн бас их хугацаа бас сошиалд өнгөрч байна. Бид зүгээр сошиалист зүгээр нэг зүгээр жишээ татах гэдэг нь бидний монголчуудын зүгээр ингээд нэг тийм сэтгэл зүйн уналт их байх шиг байна. Өнгөрсөн жил юу гэдгийг за дистрибьютор компани гэж хэлье. Нэрд дурдаад яах юм. Тэр компаниас тэдэн ланд 200 зарагдсан байна. Паах Монгол ядуу гэсэн хаана вэ гэж монголчууд бичээд байна. Пүүх тим 200 хардаа тим 5 зарагдсан байна. Бэж шүлсэн савраас үсчүүлэл бичээд байна. Өнгөрсөн жил Моннис одоо хідэн юу гэдгийг төгрөгийн борлуулалт хийсэн байна. Нууц биш бол. Тийм өнгөрч жилд бол одоо 2018 онд бол борлуулалтаар бол 32 тэрбум төгрөг
32 тэрбум борлуулалт хийсэн. Энэ жил бол бид нэр 80 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөд ажиллаж байна. Шалтгаан нь яагаад ингээ 30 байж байгаа шууд 80 болчихоо гэж асуух юм бол яг Renault брэнд маань орж ирсэн. Renault брэнд маань бид нар одоо яг 940 машины төлөвлөгөө тавьчаал ажиллаж байна л да. Тэгэхээр 940 машин бол одоо яг сард нуух юм бол тийм их топ биш. Хуучин машин маань 80 мянга гарч ирдэг шүү дээ. Тэрний ерөөсөө 81-ийг 1% эзэлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол маш боломжтой тоо. Тэгээд бид тэг шинэ машин. Тэгээд ч нэг лизингийн нөхцөл маань бас өөрөө одоо шинэ машин дээр хүү багтай. Зарим хүмүүс бодоод байдаг хөө одоо юу гэдэг одоо 32 сая төгрөгөөр машин авлаа шүү дээ. За магадгүй 40 сая төгрөгөөр машин авлаа шүү дээ. Гэхдээ шинэ машин авахдаа лизингийн хүч одоо 1.3 байж байдаг. Гэхдээ нөгөө 20 сая төгрөгөөр авсан хуучин машины маань хүн одоо 2.5 3 байж байдаг дунд чинь. Тэгэхээр энэ хоёрыг чинь яг нэг хэдэн жилийн харьцуулах юм бол төлөлт нь яг л адилхан байна. Нэг тийм дээ. Яг л адилхан. Тэгээд тэр хүн 40 сая авсан 20 сая авсан уу ялгаагүй сард гарсан зардал нь яг л адилхан байна. Тэгээд дээрээс нь тэр хүн хуучин машин унаад байдаг. Гэтэл нөөдөж нь шинэ машин болчихж байгаа. Тэгэхээр нөгөө банкуудын өгж байгаа нөхцөл одоо юу гэдэг хуучин машин дээр зээл өгдөггүй өгөх юм бол өндөр хүүтэй байдаг. Яагаад гэвэл эрсдэлтэй байдаг. Эрсдэл нь юу гэхээр хуучин машин ямар нэгэн байдлаар одоо эвдэрч хэмхрэх асуудал гардаг шүү дээ. Гэтэл манай машин очих юм бол 3 жил буюу 100 мянган км-ийн баталгаа өгч байгаа болохоор тэр хүн бол 3 жилдээ бол санаа зовлтгүй. 3 жилээс хойш ер нь тэгээ нөгөө нэг Америкийн машины одоо Ford-ын эзэн гэсэн та ямар машиныг сайн машин бэ гэдэг. Шинэ машиныг л сайн гэдэг. Хамгийн сайн машин бол шинэ машин л. Яг тэрнтэй л. Загсан дээр очие. За загсыг чинь нөгөө нэг ихлээр хобби гэж байдаг. Яг энэ чинь өдөр тутмын өдрөөр хангахаар ажил хэрэг стресс ачаал их байдаг бах. Тий. За энэ чинь толгой ярьж байгаа чи. Загс гэх юм бол яг би чинь багаасаа одоо 2 дугаар ангид байхдаа л загсыг нэг барины шилэн дотор тэжээдэг. Тэр үед чинь гэрлэр халаана. Тэгэл гэрлэр халаахаар чинь температурын заримдаа бараг болгочдөг. Тэгэл энзийн алдаа гарч ирсэн. Одоо бол нөгөө нэг шинэ технологи хөгжөөд ирэхээр энэ одоо энэ хэрэглүүд нь хүртэл одоо температур өөрөө барьцдаг, цэвэрлэгийг өөрөө хийждэг. Ингээд смарт болоод ирчихэж байгаа юм. Энэ одоо ер нь яг ямар учиртай загснууд болох вэ? Энэ бол яг далайн загс. Би бол нөгөө багасаа бол зүгээр энгийн загс гэж яддаг гэсэн. Одоо сүүлийн үед далайн загс гэж яаж. Далайн загс маань бол давстаа уснах. Яг л далаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо яг нэлээд олон давсын тааруулах гэх юм байна л да. Тэгэхдээ одоо энэ загсны өнгө одоо амьдралын хэм маяг нь бол шал өөр. Хүмүүс л одоо чинь хоббиныхаа төлөө ч гэдэг юм уу ингээд энэ ч бас ингээд нэг тодорхой хэмжээний зардал гарч байгаа шүү дээ. Тийм. Хүн ер нь ямар нэгэн зардал гарвал тэнийхээ эргүүлээд тэрнээс таашаал авах хэрэгтэй тийм биз. Тийм. Чи монисыг юу гэдэг Ирена авчаад тэдээс нэг лизингээр ч юм уу одоо 32 3 сая төгрөг шинэ машин авч тэдээс таашаал авах хэрэгтэй шүү дээ. Бага мөнгө шүү дээ. Чи тэдээс цааш машин аваад таашаал авах. Яг энэ загсаас би ямар таашаал авах. Гэхдээ би ч одоо яг учралтын хувьд тийм ажил дээр би ч яг олон хүнтэй ажилладаг. Манай компани ч одоо 74-өөс 74 хүн байна. Тэгэхээр ч өдөр тутмын биднэрт харилцаж байгаа хүмүүс өдөрт өдөр тутмын ажлууд зөндөө байна л да. Тэрэн дээр ч бас стресстэй юм байна, кайф авах юм гэж байна. Стрессээ бол би бол гэртээ орж байгаа шууд гутлаа талил энэ буудан дээрээ суугаад загсаа хардаг байхгүй. Тийм зорилт. Тийм энэ зорилт юусэн энэ нүдний төвшин бүх юм тааруулаад. За. Энэ дээр хараад загсаа харна. Ажил үйл стресстэй. Үгүй одоо удирдлага хийхээр стресстэй л байдаг юм байна. Ямар ч компанид удирдлага хийгээд стресстэй. Яг л хариуцлага байж байгаа. Хариуцлага гэдэг маань өөрөө магадгүй стресс л байна. Гэтэ юмыг амархан хийх арга байдаг л баг. Гэхдээ болохгүй зөндөл юмнууд гарч байгаа шүү дээ. Ажил дээр. Тэр болгон дээр тэгэл стресстгүй өдөрч байна. Тэгвэл яг хуу муу талаас илүү сайн тал нэх үүдэг. Намайг одоо юу гэдэг машин зарж ийн л гэж хүмүүс хардаг баг. Гэтэл би нөгөө нэг яг өдөрт ингээд 5 хүнд ч юм уу 5 гэр бүлд тэр орж иж байгаа гэр бүлийн энерги шал өргөдөг. Ингээл хаз шахалтай. Хүүхдүүд нь хүртэл ингээл машиндаа сууж үзэл. Энэ шинэ машин ингээл. Авъя аваа. Тийм. Тэгэл өнгөө сонгоод тэд нар. Тэгэхээр ерөөсөө тэр хүмүүсийн тэр өгж байгаа энерги надад одоо юм амжилттай яваа хүмүүсийн энерги бас байгаа юм шиг мэдрэгдээд байдаг. 2019 он 80 тэрбум борлуулалт. Хийн гэсэн төлөв. Хийн гэсэн төлөвтэй байгаа. 19 он 30 тэрбум маяг ярий. Усад хэднэрийн татвар төлдөг вэ? За яг татвараа бол одоо бид нар чи өдөр тутамд одоо нөгөө гайлын татвар
нөт ажилчдын татвар гэдэг янз янзын татвар байгаа шүү дээ. Тэгэхээр би яг одоо бол татварыг бол яг чэйжнээс үүсэж гаргаад чадахгүй байна. Гэхдээ одоо юу гэдгийг нэг зарсан машин болгон дээр бид нэр 15% татвар төлж байгаа шүү дээ. Тэр нь нөтийн 10%, гайлын 5%. Ингээд ирэхээр одоо юу гэдгийг дунджаар 4.5 тэрбум төгрөг хавцаа татвар төлсөн байгаа. Багцаа шүү дээ тий. Тийм багцаа энэ бол яг хаачаа тав биш тий. 4.5. Тийм. Гэхдээ яг энийг манай санхүүгээс л гаргах л та. Би тэгээд тийм. Ер нь бол чата одоо ингээд яаж техник хөгжихийн тулд энэ одоо техникүүд бидний жоохон байхад ингээд усаа ингээл тий. Өөр нэг хэсэгт нэг жоохон шилэн загснуудаа байлгаж байгаа л усаа ингээл хаасгаал. Тийм шүү дээ. Дахиж хийгээл нөгөө усаа нэг хонуулаал тий. Тийм шүү дээ. Тэгжээж нэг муу загсаа ингээл хийгээл байлаа шүү дээ. Нийгэмч тийм л байлаа бас. Тий. Одоо юм хөгжихийн хэрэг энэ усаа ингээ өөрөө зөвшөөрүүлээд ингээ явж байна тийм үү? Тий. Яг одоогийн нийгмээр харах юм бол залуучууд гадаад боловсрол эзэмшиж байна. Гадаадч боловсрол эзэмшиж байна. Хандлага гоё болж байна. Диний хүндэтгэл бий болж байна. Яг энэ цэвэршүүлэх шиг энэ загсны одоо юу гэдэг энэ техникийн хөгжил шиг залуучууд бид нэр энэ нийгмээ цэвэршүүлэх. Одоо яг бизнесийн одоо томоохон импортын тээврийн салбарын тий автомашины салбартын том юм байр суурь эзэлж байгаа компани дэд захирлын хувьд бүр тэр дотроо залуу хүний хувьд яаж бид нэр ер нь энэ нийгэмд өөрсдийнхөө үүрэг гүйцэтгэж цэвэршүүлэх ёстой вэ? Наазахын бизнесийн орчиг яаж сайжруулах ёстой вэ? Яаж эрүүл болох ёстой вэ? Юу хэрэгтэй вэ? Яг одоо ингэж асуухад бол хүн бол гэдэг зарим ихэнх хүмүүс бол нэлээд том юм л гэж бодоод байдаг байхгүй. Миний бодлоор бол маш жижиг. Амархан гэж байгаа юм биш. Гэхдээ маш жижиг. Хувь хүн өөрөө хандлагаа сайжруулаад одоо жишээлбэл би яг өнөөдрийн жишээ яриа л да. Бид нар өнөөдөр өглөө ингээд мод тариад модоо усалж байгаа байхгүй. Тэгтэл ингээд манай нэг эдийн засагч залуу ингээд одоо цэцэг төрөлн дээр тамхи татчаад тэрийг үнсээ ингээд тусгай үнсний санд гэж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө тамхи татдаг юм л да. Гэхдээ би очиж шууд хүй ингээд ярихад манай залуу ингээд хийж хахад би тэр хүний үнэлэмжийн дэше болж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар тэрийг тойроо зогсчихсан бүх залуучууд би хэлсэн байхгүй. Өнөөдөр та бүхэн энэ самнаас та нар нэгийг бүгдээр авч очие. Тэгэх юм бол өнөөдөр хог хайхаа болж байна. Тамхины иш хайхаа болж байна. Энэ зүгээр харахад нэг жижиг иш боловч энэ манай улсад байгаа нэлээд олон бохирдол буюу бас тэрийг цэвэрлэх гээд маш олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Өргөө зардал гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр юм бол би ингээд юм жижигнээс л хэлдэм болоо гэж хаад байна. Хүнд сонсох юм бол зүгээр л нэг тамхины үнснээс авахгүй. Гэхдээ хэрэгжүүлж байгаа тэр одоо тэр хүмүүс тэрнээс авж байгаа мэдрэмж нь дараагийнх нь тэр одоо юу гэдэг эффект гэж ярьдаг шүү дээ. Нэг л бас миний ээж шиг миний аав шиг хүн тэрийг цэвэрлэж зогсож байгаа тэр ажил нь багасж байгаа юм. Бизнесийн орчин сайжруулахад төрийн оролцоо чухал. Бодлогын төвшин. Одоо зүгээр яг бидэд нэг тийм хэрэгтэй байна. Тэ? Тийм бодлого, тийм орчин, тийм хууль орчин ч гэдэг юм ямар дэмжлэг хэрэгтэй гэж боддог. Яг одоо ингээл яг л өдөр тутам яг л энэ өөрөө бол яг л хэвээр алаан номд явж штэ. Тий. Би бол одоо яг одоо өөрийнхөө ажилтайгаа тэгээд амьдралынхаа хэм маягтайгаа ингээ холбоод түрүүний тамхины иш шиг жижигхэн ярих юм бол зүгээр би одоо бол бодож байгаа юм. 1.6-аас доош хөдөлгүүртэй машины татварыг тэглээд өгөөч. Одоо галын татвар нөт бүгднгээс. Том хөдөлгүүртэй том тансаг хэрэглээний машиныг бол нэмж болно. Тэр хүн тэрийг авч чадaltaй юм бол тэгэл авчна. Гэтэл бид нар одоо яг масс бид нар одоо дундаж давхрах маань өөрөөсөө яг хүчрэгчиж манай улс ч хөгжих байхгүй. Тэгэхээр хүчрэгжин гэдэг нь бас дахиад нэг том юм биш. Ерөөс энэ хүмүүс чи ихлээр одоо юу гэдгийг зөв хэрэглээтэй болох хэрэгтэй. Зөв хэрэглээ нь юу вэ гэхээр одоо шинэ юм хэрэглэх хэрэгтэй. Татвараас одоо чөлөөлөд өгч одоо тэглээд өгчих юм бол хүн болгон одоо шинэ тэр жижиг мотортой машин унах боломжтой болж байгаа байхгүй. Гэтэ миний зүгээр энэ бол өчүүхэн яг миний ажилтай л холбоотой юм. Энэний цаана бол дахиад зөндөө жижиг юмнууд том юмнууд байгаа л да. Хэрвээ шинэ машин авсан хүн уулзруу дээр улаан галзуу дайраад байхгүй болох. Яг ингээ ер нь бол тийм машина хамгаална. Цаашин машин хүн яаж ханддаг гэдэг. Хүн ер нь дөнгөж машин авчаад нэг найстай хамгийн ихтэй найстай хөдөлгөөс харамлдаг шүү дээ. Хүн өөрийн гэсэн нэг тийм үнцэнтэй өөрийн хувийн хөрөнгөтэй болно гэдэг нь тэрийг дагаад хариуцлага дагаж явж байдаг. Тэгэд энэ жаргалын тойргоороо бол бидний замын хөдөлгөөнд оролцох тоо шүү дээ хэрэгтэй гэж тий. Аюу хариуцлагатай гэдгийг ухамсарлаж оролцсон гэж би ойлгож байна. Би яг одоо наад чинь нэг яг төв цэгийн ингэ яад юм уу одоо миний бүр ингэж гарны ус яаж штэ. Би яг энийг чинь би дотроо бодож өгдөг байхгүй. Гадаа бид нарт яг
зөндөл яг хандлага өөр бороотой хүмүүс байдаг л да. Гэхдээ энэ дотроос нь юу гэдэг яг шинэ юм хэрэглээд үзсэн хүн яг таны яг хэлж байгааг чинь би яг хэлмээр санагдаад хүн болгоно. Шинэ юм хэрэглэсэн хүн тэрэндээ өөрөө хариуцлагатай ханддаг. Зүгээр л нэг юу гэдэг Японоос орж ирсэн ч юм уу одоо ямар газараас хуучин болохоор хүмүүс за энэ угаасаа л ийм юм чинь гээд хэрэгэлдэг шиг яг одоо энэ хандлага чинь жижиг юмс л эхэлж байгаа. Би яг энийг л хэлье гэж бодож байсан байхгүй бас. Үнэхээр гудамжинд лаанд за Исаны хамгийн сүүлийн загварын 2018 онд гарсан загварын машиныг хувийн бизнес эрхлээд доороо 300 ажилтныг ажилуулдаг компани бай гэж бод үндэсний үйлдвэрлэгч бай гэж бодъё. Захирал нь ор зөрхөөр одоо би гоё Нисан авч унаа гэдээ авсан бай. Харин гудамжинд явж байхад уул зур дээр яваад ороход нэг нөхөр молоо чинь чамаа яг оруулах шүү дээ ч юм уу. Миний мөнгөөр л те. Ард түмний мөнгөөр ч юм уу баяжлаа гэдэг хандлага байсараа. Энэ хандлагыг яаж өөрчлөх вэ? Яаж энийг ялгаж салгах вэ? Гэхдээ одоо мэдгүй. Миний бодлоор ч одоо энэ ерөнхийдөө гэхдээ манай одоо юу гэдэг яг одоо энэ том машиныг унаад хэрэглэж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэрэн дээр бол одоо би тэр үйлдэлсэн кайф авдаг юм бол яг амжилттай маш олон хүмүүс байдаг. Тэр залуучдыг харахаар татаарч байгаа юм шиг боловч надад их гоё харахтаа санагддаг. Вау, энэ олж иж чадчих шүү дээ. Тэгээд тэгэхээр би одоо яг энэ ялгааг нь яаж гаргах уу гэдгийг би бол яг сайн одоо мэдэхгүй байна. Тэгэхээр бид нийгэм ойлгох хэрэгтэй байна. Нийгэм ойлгох хэрэгтэй. Олон юмнаас л уялдаалж байх л да. Гэхдээ ерөнхийдөө одоо манай залуучууд маань гэдэг юм уу миний үе, бидний үе бол шал өөр болсон юм л шүү дээ. Одоо дээр үед бол юу гэдэг намайг Америк явахаас өмнөхөн ч гэдэг юм уу хүмүүс ээлвэл болоо ээлвэ. Хольгч байна уу? Тий, оргич байна уу? Бүгдээрээ л өмснө. Тэрийг өмсөөгөө бол тэр хүн биш ч юм уу. Бүгдээрээ л ханд крузер унах хэвээр. Эсвэл бүгдээрээ л патрол унах хэвээр гэдэг хандлагатай байсан юм шиг санагдаад идэв миний. Гэтэл одоо ингээд манай дээр орж иж байгаа хүмүүсийг ингээ харахад өнөөдөр хэрвээ чи яг л тэр брендийг хэрэглэх ёстой л ёстой. Түүнээс биш. Нэг тэгж одоо тий копиг нь аваад хэрэглээд ингээ харагдаж яхасаа илүү хүмүүс мөн чанарыг илүү ойлгоод байгаа юм гэж хараад байна. Одоо хүмүүс бол яг орж ирээд асуудаг асуулт нь өөрчлөгдөж байгаа. Сүүлийн 3 жил дотор аль машин гоё вэ гэдэг ч юм уу. Аль нь хүн харахад гоё вэ ч гэдэг бараг тийм асуудаг хүмүүс байсан. Гэтэл одоо хүмүүс орж ирэхээр за би яг ийм зам дээр явдаг, ингэдэг. Тэгэхээр надад аль нь зүгээр вэ гэж одоо бүр яг хэрэглээндээ тааруулж хэрэглэдэг хүчтэй. Одоо юу чухал юм бэ? Заавал хүн харагдах хэрэгтэй юм уу? Эсвэл юу гэдгийг заавал би том машин унаад хүн харагдах. Тэр хамаагүй зүгээр л тэр хүний хэрэгцээнд аль нь таарч байгаа гэдэг хэрэгэлдэг болсон байлээ. Машины худалдаа гэдэг юм уу? Тэр зах зээл чинь нэг жижигхэн оюусны худалдаа нэг талаасаа биш шүү дээ. Тийм үү? Өдөртмийн харилцагчтай хувьд бол. Тэгэхээр тэр чинь бас унах хүлгээ тэгээд бас нэг бага хэмжээний мөнгө өрөөсөө биш. Тэгэхээр энэ дээр бол худалдаа авахны сэтгэл зүй өөрөө маш сайн мэдж байгаа, хандлага өөрчлөгдөж байгаа юм байна. Өөрчлөгдөж байгаа. Миний анх ажилд орж эхэлж исэн хугацаатай харьцуулахад хүртэл одоо 2-3 жилийн дотор хүмүүсийн хандлага шал өөрчлөж байгаа. Тэгэл эмээ өвн хадгаламжтайгаар орж ирэл хүүхдтэй за машин авах гэхэд нөгөөх нь үгүй та заавал бүх мөнгөө хадгаламжаараа та надад машин авчих шаардлага та энийг авах гэж хямдхан явж байгаа. Ерөөсөө л шинэ машин. Шинэ машин. За тийш сууя. Сайн уу? Наашаа. Хоёр хэдэн жил танилж байгаа юм? Тэр чи гадаад юм танилцаа л. За. Одоо 4 жил гарсан болж байна. 4 жил. 4 жил юм уу? 4 жил гарсан юм да тий. Хэдэн жилээ энэ тэгээд амар тийм эйгөө нөөний яг танилцаа сууцсан байхгүй. Тэгэхээр чи тэр нь хэмзэг байдаг. 4 жилийн манай ах одоо 3 үргэлж. За. Яг хаа жаргалтай гэр бүл харах үнэхээр хамгийн сайхан. Гэтэ гэр бүл бүхэнд асуудал байдаг. Бас өөр нэг жаргалч байдаг. Гэтэ сүүлийн үеийн зүгээр хамгийн харамсалтай зүгээр статистик тоо энэ төр хараад хүн болгоны амандаа зүгээр ингээд шогшож ярьж байгаа зүгээр гэр бүл санал. Зүгээр залуу гэр бүл хоёр өөр орчинд оссон гэр бүл нэг гэрт ороод амьдрах гэдэг тийм амархан биш. Гэтэ зүгээр ер нь одоогоор ингээд залуу гэр бүл одоо ингээд хөөрхөн дундаас хөөрхөн цэцэгтэй болоод ийм нандин цэцгийг ингээд алган дээр хоёр аав хоёр аав ээж хоёрыг алган дээр өсгөн гэдэг тийм хамгийн жаргалтай байна. Тэгэхээр яг доктортой гэр бүл залуу гэр бүл хамгийн анхаарах өдөр болгон маш энэ амьдрал дуусна. Хамтдаа өглөөний мандах нарыг хамтдаа өгөх энэ гэр бүл байх хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ? Ер нь бие биенийг хүндлэх гэж боддог шүү дээ. Хүнддэг нь гэдэг маань
хүндлэгийн унднаас цаашаа зөндөө юм гарна шүү дээ. Тэгэхээр хэрвээ хүндлэлийг л байлгаж чадах юм бол тэрний цаашаа асуудал бол бага л гэж бодоод байдаг шүү дээ. Амьдралд бол угаасаа бид өөр ч гэсэн зөндөө асуудлууд гардаг л та. Одоо юу гэдгийг янз янзын асуудал юм. Гэхдээ хамгийн гол нь хүндлэлээ алдах хүртэл тийм цаашаа явахгүй л байх хэрэгтэй л байна. Муудалцгүй гарна шүү дээ. Мэдээж. Тэгэхээр зүгээр гараа авцсан юм шиг л. Ер нь зүгээр ингээд тус ингээд юу гэдэг орхицсон дээр тэгэхгүй ингээд муудалцаад байвал ингээд эцгэл төгсгөлгүй муудалцах юм шиг л шүү дээ. Тэгэхээр зүгээр л нэг нь чимээг болчих болт хийгээд ч юм уу эсвэл нөгөөх нь болт. Эсвэл зүгээр нэг 2-3 цаг ингээд одоо юу гэдэг биеиндээ бодох боломж олгоод. Тийм бодох боломж олгоод. Тэрний чинь дараа бас эрэгтэй хүн жимгт юм бас боддог юм билээ л дээ. Би ч бас буруу юм хэлчихв. Одоо тий хараач хатуу хэлчихв хэл зөндөл юм бодно шүү дээ. Тэгээ би зүгээр гэрээ эзэгтэйгээс асууя. Одоо зүгээр ингээд нэг юм бид нар ингээд Facebook, сошиалаар хэвлэл мэдээлэлээр ч тэр юу талтар олон зүйлийг харж байна. Оройны мэдээ үзээ зэгчээлтэй харих гэж явж байгаа жаах охиныг аваад явчих юм. Хойд аавн зүгээр нэг хүүхдийг 4 өдөр дөнгөлөд хамлцсан байх юм. Хэцүү юм аа. Гэтэ биений тухай байна. За тэнгуут нэг нөхөр бас ингээл нэг хууч амьдарч байсан ихнэрээс хамаг юм амнаа гээл дайраад ах шиг мэдгүй. Гэтэ би нөгөө талаас нь зүгээр харуул ирчүүдийн нэр хүнд ёс зүй биш нэр хүнд үнцийн үнэхээр өдөр ирсэн шалтгаан унж байгаа санагдтыг. Гэтэ би энийг ирчүүдээс биш тэ гэрээ эзэгтэйгээс хүний хань хүнээс ихнэр хүнээс сумраад эр хүний үнцийн юм яг ямар байх хэвтэй гэж боддог вэ ерөн сараа. Эр хүн юм ямар байх хэвтэй эр хүний үнцнийг нэр хүндийг ер нь яаж авч явах хэвтэй гэж ер нь боддог вэ. Би тэгэхээр ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг одоо бүр багаас нь хүмүүжил аягүй чухал гэж одоо боддог. Уучка болохоор ээжтэйгээ хоёр ихчтэй тий ингээл олуулаа өсвөл олон эмэгтэй одоо хүнээр хүрээлүүлж өссөн болохоор одоо ингээ эмэгтэй хүнийг амар хүндэлдэг. Тийм бай. Тийм. Тэгээд дээрэс нь одоо ингээд охинтой болсон тий. Би уучкаг бол байнга хэлдэг байхгүй юу одоо чи охиноо ирээдүйд ямар хүнтэй суулгамаар байна. Чи тийм одоо үлгэр дуурайл одоо охиндоо зааж өгөх ёстой. Тэгжээж одоо охин чи одоо том болоод одоо юу гэдэг те одоо тийм хүмүүжлгүй тийм одоо сонин хүнтэй таарчихгүй те одоо миний аав ийм хүн байсан юм чинь би автагаал адилхан бол идеал нэг хүн байх юм байна. Ийм хүнтэй суух ёстой гэсэн тийм өөрт нь одоо ихтгэл боловсрал одоо юу хүмүүжилсэн байна. Тэгэхээр Учралт гэдэг тий. Учралт гэдэг тий. Тийм учралт гэдэг юм бол чамаг хин гэдэг юм. Чамаг хин гэдэг юм. Аав нь учрал гүнжин юм. Тэний нэрийг хин гэдэг юм. Нийлэхгүй. Тэгэхээр яг айлын одоо нөхөр хань юм бол нэгдүгээр ер нь амар тууштай л байх хэрэгтэй. Тэгээ ер нь жоохон тийм одоо буур сууртай гэдэг шүү дээ. Нэг хүмүүс тэгж амар ярих дуртай. Ер нь бол тийм л одоо тэгээ өөрийнхөө бас юм бодол зарчимдаа яг үнэнч байж чаддаг. Тэгэхгүй зүгээр л нэг хүний одоо сонссон хүний хэлсэн ингээл хин ч хамаагүй хүний үгийг сонсоол ингээл намраад явчихдгүү те. Яг окей би одоо өөрийгөө сайн мэдж байгаа. Би ийм үзэл бодолтой хүн. Тэгээд одоо амьдралаа авч явахдаа дандаа л яг тэр үзэл бодлоор бол тууштай авч явал зүг юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгэхээр яг гэхдээ ирчүүдийн үнцнийг хамгаалж явах хэрэгтэй тий. Гол нь энэ хүн тууштай зүтгээд байдаг. Хамгийн өмнө чанин наа чи болохгүй байна гэдэг бол бас хэцүү юм аа тий. Тэгэхээр хүний хань гэр бүлийн эхнэр нөхөр зүрхэн тушаа ядам хурундаа амьдралын хамгийн жаргалтай цоожлогдсон хүмүүс нэг нэгнтэй илүү сайхан хүндэлтэй хандах энэ гэр бүлийн доктортай байх. Хүүхдүүдийн нэмсэглэлтэй байх. Түрүүн та тэгээд нөгөө хоорондоо одоо маргалдах юм зөндөл гардаг гэсэн тий. Тэрэн дээр бол одоо надад болохоор одоо ихэнх ингээд тосуудыг ингээд замын харангуут одоо бит хоёр ч гэсэн тэгдэг л дээ. Хэрэггүй хэрэглэдэг. Зөв. За муудалцах за одоо зөв муудалцаж сурах хэрэгтэй гэдэм бэлээ. Тэр нь яах вэ гэхээр зүгээр л ямар ч үр дүнгүй утахгүй ингээд одоо зүгээр л би нургаа ингэж дайрж нөгөө хүний гомдоё гэж одоо үг шийдэлцэхгүй тий. Үнэхээр асуудал гарах юм бол окей энэ асуудал гарлаа. Одоо энэ асуудлыг шийдэхийн тулд яах вэ гэж муудалцах болохоос биш. Одоо зүгээр л
би нөгөө тэгж муухай үг хэлж муудалцах биш. Гэхдээ тэрийг л амар сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ сурж ийн үү хоёр маань? Тэгэл баг одоо Баг сурч байгаа гэж бодож байна. Хамгийн сүүлийн асуулт ер нь учирлаа. Одоо залуу бай энэ том компанид захирал хийж ийн. Энэ нэг талаасаа бахарх зүйл боловч цаашаага алхах, хүрэх, туулах зам хол бий. Бодохгүй онгоцтой болох бах. Онгоцон ч суун. Гол нь энэ хүртэл ингээд ирэхэд 4 минутын хугацаанд Чулуунбаатартай яриад энэ компанид захирал болох, гадаад харилцааны яамд ажилд орох. Сайхан гэр бүлтэй болоод ингээд цэцэг шиг охиноо ингэртээ тэрврээд суух. Энэ бүхэн амжилт ад жаргал хүргэсэн зүйл маань миний амьдралаас олж авсан тэрэл зүйл байхаа. Тэрэл үг дээж юм хэлсэн үг байхаа гэдэг юм уу? Амьдралаас ерөөсөө л би тэрийг сурсан учраас тэр үгийг би зарчим болгож явдаг болохоор гэдэг юм уу? Тэр хүний гараад үлгэр дуурайлаа авч явдаг болохоор гэдэг юм уу? Тэр л надад үдий зэрэгтэй явахд минь. Дугууныхаа ард хэдэн хөлдөө зарим чирчээд те жигээд явж байхдаа хүмүүс тарааж өгчээсэн тэр учралтыг үдий зэрэгт одоо ингээ те GTR-ыг унаад явж байгаа учралт ингээд хүргэж ирсэн. Тэр л миний амьдралд юм болсон баха. Гэх нь юу вэ? Гэхдээ би ч одоо нөгөө 20 гаруй настай 25 6 уржилаа шүү дээ. Тэгэхэд бол нэг юм л ойлгосон. 26 талаас бол ойлгож байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол би ерөөсөө ингээл нэг юм бол ингээл замын товчлохгүй л үзээд байдаг гэсэн. Товчлохгүй л үзээд байдаг гэсэн. Тэгэл ямар ч ажил одоо хийж байгаа бүх юм дээр яавал товчлж байгаа л гээл. Тэрсээ товчлохыг л их боддог байсан. Тэгээ сүүлд бас надад найз маань хэлжсэн, ээж маань хэлжсэн. Тэ. Хүний нөхдөд байж хаад. Уучка. Тэ. Товчлно гэж хэлж байдаг юм аа. Явах ёстой бол яг ямаар нь явах ёстой гэж хэлэхэд тэр үед л жоохон байх харж байна. Тэгэл товчлохгүй л үзээд байгаа юм чи ерөөсөө яавал амархан аргаар эсвэл товчлохгүй л үзээд байдагсан. Тэрний үн цэнийг би сүүлд ойлгосноос хойш бас одоо байгаа төвшөнд хүрэх боломжийг нээж өгсөн юм гэж хардсан шин. Товчлно гэж бол байдаг юм байна гэдгийг ойлгосон. Халдвард нь гэж байдаг юм байна. Тийм. Юмыг чин сэтгэлээсээ хийх ёстой юм байна. Зүгээр ерөөсөө ингээл хамхан ингээд товчлоод явчих ерөөсөө боломжгүй юм байна. Чин сэтгэлээсээ хийх ёстой юм байна. Яг хийж байгаа юм аа чин сэтгэлээсээ хийх юм бол одоо арын үр дагавар одоо улам сайжрах. Тэгээд short cut гэж ерөөсөө яг л тэгж хэлдэг гэсэн. Уучка there is no short cut гэж хэлдэг гэсэн. Тэр нь ерөөсөө юмыг товчлно гэж байхгүй юм. Энийг л ойлгосны үндсэн дээр л би одоо энэ төвшөнд байгаа юм болов уу гэж би боддог.